цалингийн ойролцоогоор 50% шууд татвар тавьж байгаа. Ер нь бүр эртний Грек-Ромын үеэс энэ үзэгдлийг хүмүүс олж харсан байгаа. Яасан бэ гэхэлэр татвар буурахлаар хааны татврын сан ихсэдэг. Татвар нэмэгдээд ирэхлээр эрдэнэ сан багасдаг. Яг гэвэл нөгөө хүмүүс чинь татварыг төлж чадхад болоод нөгөө хүмүүс чинь нөгөө юу гэдүүлээд ирсэн далд эдийн засаг руу орж ирж байгаа байхгүй юу? Татвар буурангууд татврын бааз зур нэмэгдээд төсвийн орлого нэмэгддэг юм байна гэдэг. Гэтэл манайд чи өнөөдөр ингээд эдийн засаг нь ямар байгаа вэ те? Цалингийн ойролцоогоор 50% шууд татвар тавьж байгаа. Тэрэн дотор инфляц орж байгаа, нөөт орж байгаа, нийгмийн даатгалыг би бол татвар гэж үзэж байгаа шүү дээ. Тийм учраас ингэж ярьж байгаа. Тэгээ хүн амаа орлого дотор гайлын дотор ингээд үнэхээр ингээд бүх татвараа ингээд нэмэх юм бараг 60-70% орж илээ. Гэхдээ яг хуу тэгж бүр хэтрүүлээд яг хуу гэхдээ ер нь ойролцоогоор 50% зүгээр ингээд ямар нэгэн байдлаар уусан гэж авчиж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд нөгөө аль болох нөгөө татвар төлөхгүй байх сонирхол үүсчихэж байгаа. Тэрний оронд зүгээр айгүй бага татвар тавьчихлаа. Хүн болго амар хаппи төлөх шүү дээ. Нөгөө бага татвар юм чи тийм 10% татвартай болчихвол бүх юм нийлэл 10% болчихно. Хүн болгон төлнө. Хүн болгон төлөөд эхлэх юм бол яах вэ? Нөгөө төсөвчин нэмэгдэн нөгөө далд эзэн засаг чинь гараад ирж шүү дээ. Ингээд амар энгийн тэгээд хүн төрлөختөн хэдэн мянган жилийн турш яваад ирсэн юмыг л ойлгохгүй ингээл төсөв багасж штэ л ингээд ойлоод байгаа. Тэг нэгдүгээр. Хоёрдугаар бас сүүлийн үед нэг хүмүүст нэг ийм гутран хандлага харагдаад л. Одоо ингээд ерөөс бүхэл юм болохоо ойлол Монгол одоо бараг сүрхийн ирмэг дээр ирсэн юм шиг. Тэр бол худлаа. Эзэн ш тийм багсан. Улмал сайжирж байгаа. Ус төрчид хизээ ингэж ярьдаг гэсэн тий. Хизээ юу нэг чөлөөлийн мөлөөлийг гэдэг юм яриад явж ирсэн. Иргэдийн боловсрол маш сайжирсан байна. Одоо 2000 онтой харьцуулбал 2010 онтой харьцуулах юм бол гих мэтчлээ ингээд бид нар бол илүү сайжирж байгаа л гэж хэлмээр яг үнэ.